Улсын хурлын дарга эрхэм гишүүд, Монгол улсын их хурлын гишүүн Чин бүрэн Алдарж авхлан Ариун Заяа Батцөмбөрл нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын их хуралд өргөн мэдүүлсэн эргэтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44-р зүйлийн 44-ийн 5 дахь хэсгийг баримтлан байнгын хорооноос боловсруулсан хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороо 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа явууллаа. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх үед улсын их хурлын гишүүн их насан эргэтэн эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн хүрээнд байгуулагдах эргэтэн эд эс шилжүүлэн суулгах төв болон улсын 1-р төв эмнэлгийн хашаанд баригдаж байгаа эд эс эргэтэн шилжүүлэн суулгах төвийн чиг үүргийн ялгааны талаар асуулт асууж хариулт авлаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Монгол улсын их хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул улсын их хурлын гишүүн Эрдэнэбатаас Монгол улсын их хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 24 дахь хэсэг заасны дагуу анхны хэлэлцүүлгээр эцэслэн батлах гормын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ эд эргэтэн эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай улсын их хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж тогтоолын төслийг батлаж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.